COVID-19 халдварын үшиг хор хохирлыг дэлхийн нийтээр амсаж зардахлын нөлөө одоо ч хэвээр үргэлжилж байна. Энэ хүүхэнд нөхцөл манай төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого шийдвэр, эрүүл мэндийн болон бус салбарынхны хүчин зүтгэл хамтын ажиллагаа нь дэлхийд сайн туршлага гэж үнэлэгдсэн билээ. Монгол улсын хувьд нийт хүн амынхаа 67%, эмзэг бүлгийн иргэдийнхээ 95%-ийг вакцинд бүрэн хамруулж чадсан. Гэсэн хэдий ч жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дундах дархлаажуулалт хангалттай түвшинд хүрээгүй хэвээрээ байна. COVID-19-ийн цар тахал тархснаас хойш одоо 2-3 жилийн нүрийг үзэж байгаа ч гэсэн энэ халдвар бол буур хандлагагүй одоо вирус нь бол олон хувилбар шилжин тархсаар байна. За үүнтэй холбоотой дэлхий дээр бол олон улс орнууд нь коронавирусын халдварын эсрэг олон вакцинуудыг үйлдвэрлэн гаргаж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтөөр хэрэглэж ирсэн. За ялангуяа энэ бид бүхэн бол жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын асуудал бол маш чухал. За дэлхийн одоо дээр бол энэ олон улсын удирдамжууд бол жирэмсэн эмэгтэйчүүдийг бол коронавирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулахыг бол шууд зөвшөөрсөн. Бүх удирдамжиндаа бол жирэмсэн эмэгтэйчүүд зайлшгүй COVID-19 эсрэг дархлаажуулалтанд хамрагдахыг бол зөвлөсөн байгаа. Үүнтэй адил манай Монгол улс ч гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг баримтлан эрүүл мэндийн сайдын тушаалаараа жирэмсэн эмэгтэйчүүдэд одоо коронавирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулах ийм тушаал гарган хэрэгжүүлж байгаа. За ялангуяа энэ дэлхий дээр бол жирэмсэн эмэгтэйчүүдийн коронавирусын халдварт их өвөрмөц өндөр одоо хүндрэл ихтэй, эхийн эндэгдэл өндөртэй, дутуу төрөл жирэмсний хожоо орлого болон бусад хүндрэлүүд илүү их байгаатай холбоотой бол жирэмсэн эмэгтэйчүүд бол зайлшгүй энэ дархлаажуулалтанд хамрагдах ёстой. Олон одоо мянган жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаагаар коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалт нь жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулсан энэ судалгааны үр дүнгээр бол аюулгүй үр дүнтэй болох нь батлагдсан. Ялангуяа бол эмнэлэгт хэвтэхдээ одоо олон хоногоор эсгэн амьдруулах эрчим тэмчилгээний дасаг твдэх, за аппаратанд орох, их эндэх, дутуу төрөх, амьгүй хүүхэд төрөх зэрэг хүндрэлүүдийг бол эрс бууруулж байгаа судалгаануудын үр дүн байгаа учраас энэ бол үр дүнтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдэд одоо хүндрэл илүүтэй байгаа нь юутай холбоотой вэ гэхээр жирэмсэн үед бол эхийн одоо эмэгтэйн дархлаа бол их сулардаг. За үүнээс гадна бол эргэтэн тогтолцоонд бол бүхий л эргэтэн тогтолцоонд бол олон өөрчлөлтүүд гардаг. Ялангуяа амьсгалын тогтолцоо, зүрх судасны тогтолцоо бол тэр эхийн хөвлөд өсөж боожж байгаа ургийг одоо хэвийн байлгахын тулд бол маш их ачаалттай ажилладаг. Энэ их ачаалал, энэ дархлаа сулрах нь бол энэ өвчлөлийг одоо вирусын халдварыг бол одоо амархан халдвар авсан хойноо бол хүндрэх эрсдлийг бол илүү их нэмэгдүүлдэг. Дархлаажуулалтын ихэнх үед вакцины талаарх судалгаа дутмаг байснаас жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд дархлаажуулалтад хамрагд гэж зөвлөх боломжгүй байсан. Харин өнөөдөр олон улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаа шинжилгээний нотлохонд тулгуурлан вакцины ач холбогдлыг ойлгуулах, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зөвлөгөө өгөх удирдамжтай болсон нь COVID-19 вакцины талаар зөв мэдээлэл олгоход эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг болж байна. Жирэмсэн эхчүүдийн хувьд ковидын вакцинжуулалтын байдал ерөнхийдөө хангалттай байдаг. Манай эмнэлгийн хувьд болохоор нийт манад хянагддаг жирэмсний 50 хүрэхгүй хувь нь л вакцинд хамрагдсан гэсэн судалгаа байдаг. Миний бодлоор ковидын вакцин их болон урагт янз бүрийн гаж нөлөө үүсгэх гэсэн айцтай холбоотой вакцинжуулалтын хамрагдaltaй хувь бага байсан болов уу гэж би бодож байна. Дархлаажуулалтын их үед вакцин бүрэн судлагдаагүйтэй холбоотой вакциныг бид нар жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд зөвлөж чаддаг байсан. Харин одоо ковидын вакцин ихэд болон урагт ямар нэгэн гаж нөлөөгүй гэдэг нь олон судалгаагаар батлагдж байгаа учраас жирэмсэн болон хөхүүл ээж нартаа ковидын вакцин хийлгэхийг зөвлөж чадж байна. За намайг урт насан гэдэг. Тэгээ би 32 настай одоо 5 дахь жирэмслэлт байгаа. Тэгээ ковидын вакциныг гарч ирсэн үед нь хийлгэсэн. 2021 оны үед 4 дахь хүүхэд маань 20 онд төрөөд ой гарантай хөхүүл байхдаа хийлгэсэн. Тэгээ ямар ч ихсэн сүүгээр дамжаад бол хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй. Хэвийн боожж байгаа одоо 2 настай хүүхэд байгаа. Тэгээ одоо 5 дахь жирэмслэлт маань бас гайгүй ураг гайгүй сайн боожж байгаа. Би өөрөө бас ковид тусаагүй. Ковидоор өвчлөөгүй байгаа болохоор вакцины сайн нөлөө байгаа л гэж бодож байна. Жирэмслэлтийн үедээ бас тусаагүй болохоор анх вакцин хийх үед
бол юу яж хэлсэн л да нөгөө хөхүүл болохоор хөхүүл ээжнэр вакцин хийлгэж болохгүй хүүхдэд нь муу гаж нөлөөтэй гэдэг байсан. Одоо бол тэгээ тэр үед тухайн үед нь бол хүүхдтэйгээ давхар өөрсдийнхөө эрсдлийг бодоод хүний үгийг тоохгүйгээр өөрөө хийлгсэн. Хүүхд маань одоо ч эрүүл сарвал боожж гин 2 өнгөрөөд тийм бит хоёулаа хүүхд маань ковид тусаагүй би ч тусаагүй. Гэхдээ тэр сүүлд бид хэд тэгээд 1-2-аа хийлгсэн ч гэсэн юу байгаагүй шүү дээ. Одоо нэг халуурч гэдэг юм уу те нөгөө нэг сөрөг нөлөө вакциных нь нэг сөрөг нөлөөнүүд байсан гэдээдсэн шүү дээ. Одоо хүн вакцинаас болоод тэглээ инглээ гэсэн. Тийм вирусоо биднэрт илрээгүй л дээ. Жирэмсэн болон хөхүүлэгчүүд дархлаажуулалтад хамрагдахад тэдний гэр бүлийн дэмжлэг, вакцины талаарх үнэн зөв ойлголт чухал юм. Ямар тааж вакциныг альва эрсдэлд өвчин хүндрэлээс сэргийлэх гэж бүтээсээр ирсэн гэдгийг хүн бүр ухамсарлах нь зүйтэй юм. Дэлхийн нийтийг хамарсан ковид хэмээх цар тахал гараад хэдэн жил болж байна. Энэ цар тахлын эсрэг вакцин хийгдээд бас хэдэн жил болж байгаа. Энэ вакцин хичнээн ач холбогдолтой байгааг бол дэлхийн эрдэмтэн судлаачид бол илрүүлээд бүх одоо дэлхийд даяараа энэ вакциныг хийлгэж эхлээд байна. Вакцин хийлгүүл маш сайн үр дүнтэй. Түүнээс гадна жирэмсэн эхчүүдийн хүүхдийг ч хүртэл давхар хамгаална гэсэн эрдэмтдийн судалгаа гараад байгаа. Тэгэхээр манай жирэмслэх гэж байгаа, жирэмсэн байгаа эхчүүд, эмэгтэйчүүдээ вакциндаа хамрагдаарай гэж уриалмаар байна.